6 дугаар анги. Нэг ягаан цусны дайчин. Ямар хэрэг вэ хурдан хэл гэж том биетэй эр төвчээр алдан хэлв. Тийм ээ, ийм юм л да. Эгч маань өмнө нь 2 боодол сун тушаасан. Авгийн өмнөх журам ясаар бол авах ёстой үр тариа нь үүнээс хавьгүй их байх ёстой мэт санагдаж байна. Юу нь ингэж хэлэхдээ гартаа барьсан хөнгөн ууттай үр тариагаа өргөн харууллаа. Царайд нь үнэн сэтгэлээсээ ойлгож авах гэсэн мэт төрөх тодорч асууж байгаа болохоос буруутгаж буй шинж огт байсангүй. Том эр хөхрөн инээв. Авгийн журам гэж юу вэ? Том нудрагтайнд ярьдаг. Миний үг бол хууль. Тэр ихэд бардам хэлв. Юун дотроо хүйтнэр инээмсэглэв. Ийм бүдүүлэг авир яг түүний хүсэн хүлээсэн зүйл байлаа. Юун гаднаа гомдсон мэт царай гаргана болгоомжтой дуугаар хэлв. Аха, та нар дүрм журам тогтоох нь таны эрх. Гэхдээ ядаж бидэнд амьдрах жаахан боломж үлдээх хэрэгтэй биш үү? Энэ өгүүлбэрээр юун бусдыг ч хамруулж хэлсэн байлаа. Том эрийн миний үг бол хууль гэсэн үг олон хүний чихэнд аль хэдийн хурц сонсогдсон байсан юм. Тэр даруй юуны ард зогсож байсан зарим овгийнх нь түүнийг даган дуугарч эхлэв. Тийм ээ дайчин аха. Би 6 ширхэг арьсан хуйг өгсөн мөртлөө ийм жаахан үр тариа авлаа. Үүнд тайлбар хэрэгтэй байна. Энэ удаад яагаад үр тариа ингэж багасныг бид ч бас мэдхийг хүсэж байна. Би гэр бүлтэй хүм. Энэ жаахан үр тариа чинь огт хүрэхгүй. Ян овгийн хүмүүсийн царайд бүгдэд нь гашуун зовлон тодорч байв. Эдгээр хүмүүсийн дотор овгийн эрх баригчдад дургуутсах сэтгэл аль хэдийн байсан ч хүчний зөрүү хит их тул өмнө хинч зориглом гарч ирээгүй. Харин юун төрүүлж дуугармагц. Тэдж тэсэлгүй хөдийж эхлэв. Том эрийн царай барайв. Энэ жаалын ганц өгүүлбэр ийм их үүмэн дэгдэн гэж тэр бодоогүй. Байдал улам хяналтаас гарч байгааг хараад өөрийгөө барьж дийлхэ болов. Мавшнуудаа бүгд амаа тат гэж тэр ууртайгаар орлов. Гэвч түүний үг урдын шиг айдас төрүүлсэнгүй. Тайлбар өг. Яагаад үр тариа ийм бав юм бэ? Олон хүн дуугарч эхэлмэгц айдас багасдаг. Эхэндээ ганцаараа гарч ирэхээс болгоомжилсан хүмүүс одоо зориг орж байлаа. Яг байдал хяналтаас гарах гэж байтал нэгэн тод хоолой сонсогдов. Та нарын хүсэж байгаа тайлбарыг би өгч чадна. Энэ дуу үл үзэгдэх хүч агуулсан мэт байсан тул үемэн самуун агшим зуур намжив. Хүмүүс дуу гарсан зүг харвал мөнгөн зөөлөн хоёг өмссөн, гартаа урт сэлэн барьсан нэгэн залуу аажуухан алхасаар ирж байв. Энэ бол Ян Чинюй ноёнтон. Ян Чинюй. Түүнийг хараад хүмүүсийн зүрх савлав. Ян Чинюй бол овогт нил ягаан цусны дайчин болох цорын ганц боломжит хүн байлаа. Түүний авьяас чадвар том овгуудад ч дээд зэрэг тооцогдно гэсэн яриа бий. Хэрвээ Ян овгоос нэг нил ягаан цусны дайчин тэргүүл бүх зүйл өөрчлөгдөнө. Тэр үед Ян Чинюй ганцаараа бүх овгийг тэжээх чадaltaй болно. Цаашлаад хэрвээ тэр дахин ахвал зарим супер овгуудын анхаарал дуртаж Ян овгийг бүхэлд нь хот руу нүүлэх боломж ч гарч мэднэ. Хот гэдэг бол овгийн олон хүний хувьд хүн төрлөختний хот бол энэ эмх замбраагүй ертөнцийн дэх хамгийн сайхан деважин юм. Зэрлэг нутагт хот байгуулна гэдэг асар хэцүү. Хот бол асар том бай. Хүн ам төвлөрдөх тул хүчрхэг зэрлэг араатнуудын довтлогоог зайлшгүй татна. Хүчрхэг хүний хамгаалалтгүй бол хотууд зэрлэг араатнуудад няцлагдан сүрдэг. Иймээс хүн төрлөختний хот бүр дотроо олон чадалтай дайчидтай, өндөр зузаан хэрэмтэй, эртний гүн сүртэй байдаг. Хотын хамгаалалтанд орсон хүмүүс хангалттай хоол хүнстэй, тайван амьдарч, өлсөхөөс ч авар гараатанд амиа алдахаас ч айх хэрэггүй болдог. Ийм амьдралыг хэн хүсэхгүй байх вүлээ? Ян Чинюй бол Ян овгийн найдвар. Түүний овогдох байр суурь бүр ахлагчаас ч давна. Түүний гарч ирмэгц бүх хүн дуугүй болов. Өвөө. Ян Чинюй эхлээд овгийн ахлагч шар дээрд хөгшөнд ёслон мэндэллээ. За Чинюй, чи өөрөө гарч ирсэн юм чинь. Цаашдыг чамд даадгая гэж ахлагч хэлв. Овог дотор 16 наснда гэрэлдэг ирчүүд цөөнгүй. Харин Ян Чинюй 17-той аль хэдийн насанд хүрсэн. Ян Чинюй эхэндээ олонтой яриагүй. Харин тэр юун руу харж утга агуулсан инээмсэгдэд гаргав. Чиний нэрийг юун гэдэг үлээ? Юуны хөмсөг үл ялыг татав. Ян Чинюй овгийн олон хүнтэй төрүүлж ярилгүй. Түүнтэй эхэлж ярьсан нь түүнийг сэрдхийлгэв. Ян Чинюй инээмсэгдэж байсан ч тэр инээмсэглэлийн цаанаас юун үл мэдэг аюулыг мэдэрч байлаа. Энэ удаагийн олонний үүмэнийг үнэндээ юун өдөөсөн.
Гэхдээ тэр үүнийг аль болох санамсаргүй мэт харагдуулахыг хичээсэн юм. Санамсаргүй байсан ч бай, санаатай ч бай, Овгийн эрх баригчдын төлөөдөд болсон Ян Чэньюй үүний төлөө түүнд дургуутсах магадлал тун өндөр. Чи их сайн байна. Дөнгөж 11, 12 та атлаа хүүхэд шиг огт харагдахгүй юм. Ирээдүйд их зүйл хийж магадгүй гэж Ян Чэньюй инээмсэрлэн хэлээд юуны мөрөн дээр хэнэггүйхэн алгардлаа. Энэ үзэгдэл олон хүнийг гайхшруулв. Ян Чэньюй шиг хүн яаж доод зэндааны ядуу хүүгийн мөрөнд хүрнэ гэж. Түүнчлэн ийм өндөр магтаал өгнө гэж юу? Ян Чэньюй ядуу хүүг ирээдүйтэй гэж хэлсэн нь итгэмээргүй санагдсан ч энэ үгийг хэлсэн хүн нь Ян Чэньюй тул хүмүүс дотроо юу гэж бодсноо хэлж зүрхэлсэнгүй. Зарим нь бүр энэ хүү ямар азтай юм бэ? Ян Чэньюйд таалагдчихлаа. Дараа нь туслахаач болох юм билүү хэмээн атаархах сэтгэл төрүүлж байлаа. Ян Чэньюйгийн туслах холм гэдэг олон хүний мөрөөд шүү дээ. Ноёнт нь намайг дэндүү өндрөөр үнэлж байна гэж юун хөшүүм инээмсэглэн хэлв. Гэвч дотроо бол улам болгоомжлов. Ян Чэньюй гар мөрөн дээр нь хүрэх агшинд юун мөрөөр нь нэг хоромд бадайрсан мэдрэмж тархаад дараа нь халуун урсгал гүйлгэн өнгөрөх шиг болж даруй алга болсныг мэдэрсэн юм. Хэрвээ юун анхаарал сул сэрэмж багтаа байсан бол үүнийг зүгээр л эндүүрэл эсвэл хит их сандарснаас болсон мэдрэмж гэж бодоод өнгөрөх байв. Энэ л Ян Овгийн залуу надад юу хийв? Юун Ян Чэньюй санаандгүй ингэж хүрэх шалтгаангүй магтах хүн биш гэдгийг мэдэрч байлаа. Түүний харц яаж ч харсан аюултай санагдана. Тэдэнд арай илүү үр тариа өг гэж Ян Чэньюй толгоогоо эргүүлэн үр тариа тарааж байсан том эрд тушаав. Жиан Сяро одоохондоо хэтэрхий баг. Ямар ч байсан хэдэн жил тэжээж байж л хэрэг болно. Өлсөж өхүүлэх нь зохимжгүй. Тийм ээ ноёнт нь. Энэ нь өмнө нь юунд үгээр идүүлж байсан өнөөх том ир байлаа. Дотроо дургүй байсан ч Ян Чэньюй ам нээсэн тул тэр яаж эсэргүүцэх вүлээ. Тэр хэсэг эргэлдсэний эцэст 50 фунтын нэг уут үр тариа авч юунд өглөө. Юун улам бүс сэрэмжлэв. Гэвч гаднаа талархсан төрх гаргана уутыг авч ноёнтонд баярлалаа хэмээн хэлв. Амаараа талархал илэрхийлсэн ч дотроо бол Ян Чэньюйг цохиод авмар санагдаж байлаа. Анхнаасаа энэ бол Жан Сяро сум хийж олсон бүр махтайгаар хамт авах ёстой үр тариа. Харин одоо ганц уут бүдүүн гурил авчихад талархах ёстой болж байна. Энэ ямар ёс вэ? Гэвч хүч нь хүрэхгүй бол яах ч аргагүй. Энэ ертөнцид хүч чадал бол цорын ганц үнэн юм. Нүдийг нь хөхрүүлж өгмөр гэж юун дотроо бодсон ч царайнаас нь юу ч илэрсэнгүй. Юун хэдэн сарын хүнс нэг дор авсныг хараад хүмүүс атаархаж бас дургуутсав. Гэвч энэ нь Ян Чэньюйн өгсөн зүйл тул хинч эсэргүүцсэнгүй. Харин тэд өөр асуудлыг дахин сөхөв. Ян Чэньюй ноёнтон өнөөдөр яагаад үр тариа ийм бага болсныг бидэнд тайлбарлаж өгнө үү? Тийм ээ ноёнтон минь, бидэнд шударга тайлбар хэрэгтэй байна. Энэ үед Ян Чэньюй аль хэдийн өндөр торцон дээр гарч олныг харуулдан инээмсэрлэж байв. Юун тандсан магтаал нь түүнд аль хэдийн аж холбогдлоггүй жижиг зүйл мэд санагдахаж. Нэг овгийн ах дүүсээ та бүхэн энэ олон жил их зовлоо гэж тэр эхэллээ. Ян Чэньюй шууд гол сэдвт ороогүй. Эхлээд олны сэтгэлийг тайвшруулах үг хэлв. Юуны нүдээр бол энэ нь том болох жүжиг байсан ч Ян Чэньюй гэдэг нэр өөрөө хангалттай байв. Түүний хэдхэн үг олон ядуу хүнийг баярлуулж сэтрэл нь хөдлөгжээ. Та бүхэн тайлбар хүсэж байна. Би тайлбар өгье. Оруулж ир. Гараа далдахад түүний ард байсан 6 том ир 3 бүдүүн модон дамнуургаар нэгэн урт том модон авдар авчлаа. Юун энэ авдрыг танив. Энэ бол зэвсэг хурааж дуусаад Ян овгоос явхдаа өнөөх Тао ноёнтон гэгддэг том овгийн илч үлдээсэн авдар. Том овгоос ирсэн эд зүйл. Нэ гэж Ян Чэньюй тайвнаар тушаав. Энэ доторх зүйлийг нуух боломжгүй. Учир нь түүнийг боловсруулахад олон хүн хэрэгтэй. 2 том ир хутаг авч олны нүдэн дээр авдрыг онгойлгов. Тэр агшинд гялалдсан гэрлийн судлууд агаарт солонгорч, үзэгсрэлэнд хээ угалз хоорондоо сүлжилдэн гарч ирлээ. Үзэгчд гайхан уулгалдлаа. Ийм үзэгдлийг тэд хизээж харж байгаагүй. Энэ үед Ян Чэньюй ураг шалхаж, халааснасаа жижигхэн галт улаан чулуу гаргаж ирээд гэрэлтсэн хээ угалзнууд дээгүүр дарлав. Гэрлийн судлууд ус мэт далгилж ааж мар сарнив. Үүний дараа жихүүцэм хүйтэн агаарт асгарж эхлэв.